Монгол улс олон тулгуурт нээлттэй гадаад бодлого баримталж буй. Тиймээс Монгол улсын гадаад бодлогын үзэл баримталд нэр зан тусгасан 3 дахь хөрш орнуудтай уламжлалт найрсаг харилцаагаа сэргээх үүднээс Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл зүх бүгд найрамдах Чех болон бүгд найрамдах Польш улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнд удаан хугацааны хамтын ажиллагаатай 3 дахь хөршийн томоохон баталгаа болсон дээрх улсуудтай уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулж иж бүрэн түншлэл тогтоосон юм. Хоёр улсын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч манай экспортын хэмжээ бас чамлалтай хувир байгаамаа. Тиймээс Европын холбооны хөнгөлтийн ерөнхий системийн хүрээнд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд гайлын татваргүй гарах боломжийг ашиглаж бизнесийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг бас та бүхнээс хүсэж байна. Та бүхнийг манай улсад хөрөнгө оруулалт хийж манай бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд баялаг бүтээгчдтэй хамтран харилцан ашигтай хамтран ажиллахыг бас та бүхнээс урьж байна. Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улсын дунд оршдог Монгол улс 3 дахь хөрштойгоо харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал байна. Бид хэдийгээр газар зүйн хувьд хол оршдогч бид түншийн харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Харилцаа хамтын ажиллагааг Чехийн ерөнхийлөгчийн хувьд өргөжүүлэн бэхжүүлж гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахдаа таатай байх болно. Монгол бол жинхэнэ арчилсан бас ирээдүйтэй орон гэдгийг онцолмоор байна. Бид Монгол улстай шинэ хар хоримхот, хүнд үйлдвэрлэл, нийтийн дэвэр, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой байна. Ялангуяа хүнс хөдөө аж ахуй боловсруулах үйлдвэрлэлийн салбарт манай талаас дэвшилтэд техник технологи, инновац нэвтрүүлж мэрэгчлэнүүд бэлтгэн туршлагаа хуваалцах боломжтой. Бидний албан ёсны хилэлцээ, харилцан тохиролцсон зүйлс, харилцаа, хамтын ажиллагааг шин түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна. Монгол улсын ерөнхийлөгч ноён Ухнагийн хүрэл зүх бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч ноён Анжей Дуда нарыг урьж байна. Хоёр улсын харилцаа худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд цаашид худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлж, хөгжлийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд дээр хамтран ажиллах, зам тээвэр, боловсрол, шинжилгээ ухаан, геолог, уул уурхай, соёл урлаг, байгууллагын орчин зэрэг олон салбарт бид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Ажлын гол үр дүн бол манай хоёр улс найрсаг харилцаатай байсан бол одоо иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрсэн. Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрнэ гэдэг бол манай улсын 3 дахь хөрш дотны анд болсон энэ Польш улс Чехийн харилцааны түвшинд бүхий салбарт харилцан ашигтай бие биенээ нөхсөн харилцан итгэлцсэн байдлаар харьцах боломжтой гэсэн үг. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал цагаан галт, тэрбум мод зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд хүнс хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэх зорилгоор Чех, Польш улсад хийсэн төрийн айлчлалын бизнесийн бүрэлдэхүүнд 100 гаруй үйлдвэрлэгчид хамрагдав. Тэд бүгд найрамдах Чех болон бүгд найрамдах Польш улсад болох хамтарсан бизнес форумд оролцож бизнесийн шин түнш олох, хамтран ажиллах гэрээ хэлцээр хийх томоохон зорилготой.
хагас түүхий бус эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох, Европын холбооны дэлгүүрүүдээр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдаалах боломжийг эрэлхийлээд явж байгаа. Зайлшлийн хүрээнд бол хоёр улсын хоорондох бас ажлууд бол эдийн засгийг тэлэх бас томоохон боломж болцоо гарч ирнэ гэж бас бодож байна. Үйлдвэрлэл, технологи, тоног төхөөрөмж, ханганы хил энэ бүхэнтэй одоо танилцах ийм зорилготой явж байгаа. Одоо жижиг дунд бизнес гэж ярьдаг шүү дээ. Тэр хөө бас шинэ залгуун гэсэн компаниудаа гэж боломж олгож байгаа бас айгүйх баяртай байгаа. Туршлага солилцуул цамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа бас төв засагтай баярлалаа. Хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтран зохион байгуулсан бизнес форумд 200 гаруй бизнес эрхлэгчид оролцов. Европын орнуудын хувьд бол Монгол улсын хэвтэ зах зээл рүү гарах үе таалган байх бүрэн боломжтой. Тэгэхээр ийшээгээ чиглэсэн энэ бизнесийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр бол хамтарч ажиллая. Үүнээс өөр нь бол мэдээж аль зуучлалын чиглэлээр илүү бас идэвхтэй ажиллая. Маш олон одоо энэ Европ дундаа хойш ширхтэйг бол Монголд ажиллах тэр боломжийг хангая гэсэн ийм байдлаар бол яриа ажлын тэгдэг явж байна. Олон жил одоо дипломат харилцаатай явсан одоо Чех, Польш улсууд төвшин ахиулж ээж бүрэн түншлэлийн одоо хичээл хийгдлээ. Энэ хүрээндээ бас Польш болон Чех болон Монголын одоо бизнес эрхлэгч нарт аль одоо улсын ерөнхийлөгч нар одоо амжилт хүсэж тухайн одоо худалдааны эргэлтээ дор хаяж одоо 2-3 дахин нэмэгдүүлэх ийм одоо зорилго тавилаа. Гадаад худалдааны одоо тэнцвэрийг сайжруулах, Монголын экспортыг дээшлүүлэх. За Польшоор бас дамжаад бид нар Европын холбооны бас бусад гишүүн орнуудад гарах боломж байгаа. За нөгөөдөөр Монгол улсын засгийн газраас үндэсний танхимын хамтарч хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах. За хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтыг бол одоо хамтран одоо хамгаалах. Мэдээж хэрэг энэ чинь бол бас гайлын тариф болон бусад асуудлууд орно. Тэмч учраас Европын холбоотой байгуулсан GPS Plus буюу нэмэгтэй тарифын гайлын тарифын хөнгөлөлтөө хилцээрийг бол 3 жилээр бол сунгасан байгаа. Хамтын ажиллагаагаа илүү агсан түвшинд авч одоо бүрэн боломжийг энэ форум болон аж ахуйн нэгж байгууллагуудын хоорондын шууд уулзалтууд нээн гэж үзэж байна. Худалдааны салбарт гэх юм бол хамгийн сонирхож байгаа юм бол тэр Монголын одоо ноос ноолоор бүтээгдэхүүн энэ салбарыг бол манай хэрэглэгч нар их сонирхож байгаа. Бид нар бол Польшийн хувьд бол газар тариалан маш өндөр хөгжсөн орн байгаа. Энэ салбар дээр бол Монголтой хамтын ажиллагаа их ялангуяа одоо Монгол шин төрлийн одоо энэ газар тариалангийн ургасыг сайжруулахын тулд бол хамтарч ажиллах юм боломж байгаа. Тэр манайх тэр өөрсдөө бас стандарт, хууль зүйн систем, арбитр тэр юм шудраг байж чадсан бол эдгээр хөрөнгө оруулалт нь бол гар татахгүй. Гэхдээ харилцан бас бид нэр зөв системийг хоёр талдаа бий болгох хэрэгтэй байна. Уул уулахаас салбар бол одоо Монгол Польшийн хамтын ажиллагаа маш чухал нөлөөтэй гэж харж байгаа. Ялангуяа Монгол улс бол одоо уул уурхай байгалийн баялгаараа их өндөр дэлхийн түвшинд очсон ийм баялагтай улс учраас манайх энэ чиглэлээр бол манайх хамтарч ажиллагаа хамгийн их боломжтой салбараа гэж үзэж байгаа. Орчин үеийн энэ технологиг нэвтрүүлэхэд мэдээж хэрэг одоо хөрөнгө оруулалт чухал учраас энэ удаагийн ерөнхийлөгчийн айлчил ялангуяа энэ бизнес форум бол нэлээд үр дүнтэй ийм одоо арга хэмжээ болж байна. Альчлал бол их үр дүнтэй болж байна гэж үзэж байна. Ерөнхийлөгч болон Чехийн ерөнхийлөгч өөрийн биеэр энэ бизнес форумд ирж оролцож байна гэдэг чинь бас бизнесүүдэд их дэмжиж байна те. Энэ салбарт бас хамтран ажиллана гэдэгт бол маш их итгэл төрүүлж байна. Чех улс Монгол улсад ашигт малтмал технологи, тээвэр эрчим хүчний салбараар хамтарч ажиллаж болно. Хувийн бизнес эзэмшлүүд улсын ерөнхийлөгчүүд ингээд уулзж байгаа, ингээд харьцаж байгааг харахлаарэ үнэхээр энэ ирээдүйтэй юм байна гэж харж одоо илүү итгэлтэй болно. Польш улстай хамтын ажиллагаатай болоод 34 жил болж байна. За энд бол би хожим харилцагчид түнштэйгээ уулзах, дээр нь нэмээд бизнесийн цар хүрээг тэлэх зорилгоор гутлын болон бусад худалдааны чиглэлээр импорт хийх, эрүүл мэндийн чиглэлээр ийм эмнэлгийн хэрэгсэл Польш улснаас солихын тусламж үйлчилгээгээр бас дэлхийд нэлээд алдартай штэ. Тийм учраас одоо Польш улсын солихын сургуульд солигч нараа сургах, чадварчуулах, чадамжжуулах гэх мэтчлэн зорилгоор ирсэн. Одоо Монголоос бол бизнесийн том бүрэлдэхүүн надад олон компаниуд оролцож байна. Дор өрнөл Чех улстай одоо бизнесийн салбарт хамтарч ажилладаг компаниуд оролцож байна. Ноос ноолуурыг
нэмэн үртэг шингээ Монгол улстай боловсруулж Европын орнуудад экспортлох, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх, дээр нь шин түншлэл тогтоох зорилготой энэ бизнес форумд оролцож байна. Би өшөө одоо хамтын ажиллагаагаа өшөө одоо олон төрлөөр өргөжүүлэх, тэлэх ийм зорилготой ирсэн. Монгол Чехийн бизнес аялал бизнес форум зохион байгуулагдаж байна. Энэхүү зохион байгуулж байгаа төрийн ажил маш үр дүнтэй болж байна. За төрийн ажилтны хүрээнд бизнес форум зохион байгуулж байгаа B2B зохиолж байгаа маш их холбогдолтой байна. Яагаад гэвэл тухайн компани төрийн ажилтны хүрээнд бизнес форумд оролцсноор өөрийнх нь одоо хүлээж авч байгаа тал бол маш өндөр сэтгэлтэй байна. Найдвартай компани байна, үнэхээр чадвартай компани байна гэж бас хүлээж авч гэрээ зурх түнш болох дээр илүү нааштай хандж байна. Ерөнхийлөгчийн зүгээс бизнесүүдэд дэмжиж үйлдвэрүүдээр явах чин түнш олоход бол ихээхэн анхаарч ажиллаж байгаа нь бол маш үр дүнтэй байгаа гэж үзэж байна. Өргөн сар хүрээг хамруулсан тус бизнес форумын үр дүнд Монгол Чехийн бизнес эрхлэгчид 6.2 сая Америк долларын хамтран ажиллах гэрээ байгуулсан бол Монгол Польшийн бизнес форумын үеэр 2 компани 8 сая еврогийн хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Технологиор хангах тийм гэрээ хийсэн. Тэр одоо тэгээ гэрээний хатар нөхцөл байдлын тухай ярьж байна. Тэгээ хамтран хийх гэрээ маань амжилттай болно гэж найдаж байна. Барилгын салбарт чанартай бүтээгдэхүүн хийхийн тулд ийм нэгдлэр бас гэрээнүүдийг удаа дараа ирсний үндсэн дээр гэрээнүүдийг хийгээд ингээм хамтарч ажиллахаар болоод өнөөдөр жилдээ 4 орчим сая долларын бараа бүтээгдэхүүн авч яхаар эхний ээлжинд 2 сая долларын ийм гэрээг одоо хийлээ. За J-Group компани бол толгочрол зэт компанитай 2005 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Одоо 10 дахь одоо төсөл амжилттай хэрэгжүүлэхээр энэхүү одоо гар хэсгийг зурж байна. Манай Монгол улсад одоо маш хэрэгцээтэй, маш чанартай томилхомжийг хийхээр зорж ажиллахаар зорж байна. Гар хэс зурсан явдал бол бидний үйл ажиллагаа Монгол улсад төслөө хэрэгжүүлэхэд Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллахад бид таатай байна. Тэгэхээр Монгол улсын одоо эрүүл мэндийн салбарт өөрсдийн хүч чадварууд бид таатай байна. Бүгд найрамдах Чех болон Польш улсад аж үйлдвэрийн салбар өндөр хөгжсөн. Тиймээс үйлдвэрчсэн орнуудаа суралцах сайн дуршлагыг нутагшуулах зорилгоор манай улсын бизнесийн төлөөлөл тус улсын үйлдвэрүүдтэй танилцлаа. Төрийн ажлын хүрээнд одоо Франц, Вьетнам, Лаос, Казахстан, Узбекистан, өнөөдөр одоо Чех, Польш гэх мэт одоо 10 гаруй улсад одоо нийтдээ 1000 гаруй бизнес эрхлэгчдийг бүрэлдэхүүндээ багтаан авч явсан байна. Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тодорхой хэрэгцээг 100 хангах, цаашлаад дэлхийн зах зээлд гарах ийм томоохон амбицтайгаар манай бизнес эрхлэж баялаг бүтээгчдэн маань төрийн ажлалд хамрагдан туршлага цуглаж хамтын ажиллагаагаа өргөжүүл байна. 108 жилийн түүхтэй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Гозлики Юзенины үйлдвэр. Дус үйлдвэр нь хоногт 150 тонн мах боловсруулах хүчин чадалтай. Энд өхөр гахаамахаар 800-аад нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийнхээ 50%-ийг дангаараа хангадаг. Үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ 80%-ийг дотооддоо нийлүүлдэг бол 20%-ийг Европын орнуудад экспортлдог байна. 800 төрлийн бүтээгдэхүүнийг гаргадаг өхөр гахаа тэгээ парк тэгэл янз янзын зайдас тэгэл Чех дотор нэг номерт ордог том үйлдвэрийн компани. Монголтой бол хамтарч ажиллахад бол би бэлэн байна. Би 2018 онд Чех улсад ирж энэ үйлдвэрт ажилд орсон. Одоогийн байдлаар ерөнхийдөө бараг цагаар 200-аад монголчууд ажиллаж амьдардаг. Манайх одоо Монголоос гэрээ игээд ирж байгаа хүмүүстэй нийтийн байраар хангадаг үйлдвэр. Нөгөө гэр бүлтэйгээрээ ингэж төвлөрч амьдрах нь айгүй их байдаг. Технологийн үг их усур болсон энэ Европын улсуудаас суралцах нь ялангуяа тэр тусмаа хөдөө аж ахуйгаараа их бид нартай ойролцоо улс орнуудтай танилцах нь бол их чухал байлаа. Зуун жилийн түүхтэй бүгд найрамдах Чех улсын хамгийн том давууны үйлдвэр Нова Мосилана. Дус үйлдвэрийн жилд 9 сая метр давуу үйлдвэрлэх хүчин чадалтай. Эндхийн давууг дотоодын үйлдвэрүүд захиалгаар авахаас гадна Италийн Hugo Boss, Armani зэрэг томоохон брэндүүдийн гол давууг үйлдвэрлэдэг байна.
одоо 16 оны 9 сарын 1-ээс эхэлж ажилд ороод 9 жилдээ ажиллаа явж байна. Тэгээд манай үйлдвэр бол ерөнхийдөө бол монголчуудтай бол маш ээлтэй. Тэгээд одоо маш удаан ажиллаж байгаа. Монгол улсад юм давааны үйлдвэр байх ёстой. Биднэрт бол одоо бас түүхийд бол байна. 100 жилийн үйлдвэр гэдэг бол мэдээж бид бүхэнтэй харьцуулахад бол бас өөр санаа авах юм ихтэй байна. Үзэж харах юм ихтэй байна. Ноо Масана гэдэг үйлдвэрт бол одоо нийт 10 жил ажиллаж байна. Цаашдаа ингээд Монголдо ийм үйлдвэр өшөө илүү олон болгож одоо Монгол хүмүүсээ ажлын байраар хангаасаа гэж хүсэж байна. Би энэ ерөнхийлөгчийн Туркид хийсэн айлчлал, Чех Польшид хийж байгаа энэ айлчлалд бол энэ хоёрт бол өөрийн биеэр явж оролцлоо. Энэ дээр бол олон сайхан газруудыг бид нэр үзүүлж харууллаа. Олон ч мэдлээ, сурлаа. Одоо ганцхан энийг хэрэгжүүлж ажил хэрэг болгох энэ л асуудал чухал байна л да. Чехийн хамгийн том шууны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Воденский Куржи үйлдвэртэй бизнес эрхлэгчид танилцлаа. 100 жилийн түүхтэй тус үйлдвэр нь дахиад галууны махаар хагас болон бүрэн боловсруулсан 200 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилд 60 сая дахиад 4 сая галууны мах бэлтгэн дотоодын хэрэглээний 95%-ийг хангадаг байна. Export Deutsch Жилд 60 сая дахиад 4 сая галууны мах бэлтгэн дотоодын хэрэглээний 95%-ийг хангадаг. Нийт үйлдвэрлэлийнхээ 50 орчим хувийг Европын орнуудад экспортлдог. Өнгөрсөн онд манай үйлдвэр 340 сая $300 ашигтай ажилласан байна. Бидний хувьд Монгол бизнес эрхлэгчтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно. Шинэ үйлдвэр болохоор ажиллах нөхцөл бол тааламжтай. Бүх юм шинэ. Тэгээд байршлах байр нь нөгөө үйлдвэрийн байртай. Үйлдвэрийн байранд нь хөнгөлөлттэй өнөр амьдарцгаадаг. Бүрэн автомат 2 жилийн өмнө ашигланд орсон ийм сайхан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад явж байгаа. Монгол улс удахгүй одоо үйлдвэрчсэн сайхан улс болохын төлөө гадаад улсад жигсэн Монгол улсын ерөнхийлөгч ажиллахтаа одоо үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй танилцуулж хамтын ажиллагааг идэвхжүүлдэг ийм томоохон ач холбогдолтой байгаа. Орчин үеийн технологи үнэхээр өсргүүд дэвсэн сайхан үйлдвэр байд юм байна. Их том юм байна. Гарцын хувьд маш их юм байна. Үндсэндээ Чехийнхаа 95% хангадаг үйлдвэр юм байна. Цаашдаа энэ дээр туршлага судлаад бид энэ дээр хэрэгжүүлэхэд нэлээд олон зүйл байсан харагдаж байна. $154 жилийн түүхтэй Европын томоохон биржүүдийн нэг болох Фрагийн хөрөнгийн биржтэй бизнесийн төлөөлөл танилцлаа. Фрагийн биржийн хөрөнгийн сахад гаргасан бондын хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаагаар 5 дугаар байрт жагсаж байна. Бүгд найрамдагаа фойшулсан эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дээгүрт бичигддэг. Тэгвэл бизнесийн бүрэлдэхүүн энэ удаа 200 жилийн түүхтэй Полпа эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Орчин үеийн хай-тек технологиг нэвтрүүлсэн тус үйлдвэрт хавдрын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Манай компанийн хувьд 200 жилийн түүхтэй бид орчин үеийн хай-тек технологиг нэвтрүүлсэн хавдрын чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ Монголын бизнес эрхлэгчдэд танилцуулж байна. Энэ үйлдвэрийн хувьд 100% бүрэн автомат ажиллагаатай. Цагт 3000 вээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид Монголын бизнес эрхлэгчтэй илүү нэгт хамтран ажиллах сонирхолтой байгаа учраас бидний хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Европын холбооны хамгийн 1 номерын дэвшилтэд шинэ технологи, инновацийг нэвтрүүлсэн үйлдвэр гэдгээр онцлогтой. Яг одоо та бүгдээ харж байгаачлан мэргэжлийн үнээр нэг тайлбарлаж энэ салбарын одоо мэдээлэл нэмж явж байгаараа ач холбогдол өгч байна. Польш, Чех улсуудтай бол Монгол улсаас олон жилийн хамтын ажиллагаатай байсан боловч бас тэр тусмаа ангаахын чиглэл, эрүүл мэндийн эм хангамжийн чиглэлдээ бас улам их одоо энэ айлчлалын үр дүн болвол өргөжүүлэхэд хамтын ажиллагааг улам одоо цаашдаа хөгжүүлэхэд маш том хувь нэмэр болж байна. Үр дүн юу байх вэ гэхээр ерөөсөө Монголынхаа ард түмэнд одоо бага өртөгтэй шинэ технологи нэвтэрсэн ялангуяа одоо хүртээмж талд нь боломж олгож байгаа гэж ингэж үзэж байгаа. Европын холбооны орнуудын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа.
Тиймээс бүгд найрамдах Польш улсын сэргээгдэх эрчим хүч судалгааны Коза төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Сэргээгдэх эрчим хүчийг салхи, тэгээд дулаан цахилгаан гол дуугаар тэр талын юмнуудыг одоо шинжилгээнүүдийг хийдэг гэж байна. Сүүлийн хэвчлэн салхины гол судалж байгаа. Танай орон болоод хэвчлэн Оросоос цахилгаан хамаарал ихтэй юм шиг ажиглагдж байна. Тийм учраас та нар дотроо өөрсдөө боловсруулах дулаан цахилгаанаа гаргах тийм юмны талаар манайтай хамтарч ажиллах зүгээр байна гэж. Хамгийн сүүлийн одоо турбин, уламжлалт турбинаас өөр одоо босоо чиглэлээр биш хэвтэй чиглэлээр эргэлтийг ашигладаг. Тэгээ маш чимээгүй ингээд айл өрөх аж ахуйн нийт харилцах ийм шинэлэг технологи маш үр өгчтэй технологитой танилцлаа. Тэгээ мэдээ сэргээгдэх эрчим хүчгээд олон жил ингээд ярьж байгаа. Гэтэл энэ сэргээгдэх эрчим хүч нь өөрөө бас бага одоо чадлын салхин хүчийг ашиглаад их өндөр үр ашигтай эрчим хүчийг гаргах тал дээр бол илт тийм өөрчлөлт хийсэн ийм шинэ технологи байгаа учраас авууштай сайхан санаа их байна. Ийхүү Монгол улсын ерөнхийлөгчийн зүүн Европын орнуудтай уламжлалт найрсаг харилцаагаа сэргээн иж бүрэн түншээ хоёроор ахиулсан түүхэн айлчлал Монгол улсын гадаад бодлогын амжилтыг огцом ахиулав. Том төслүүдэд Польш хөрөнгө оруулах бол боловсрол хөдөө аж ахуйн салбарт Чех дэмжлэг үзүүлэхээр тохиолдсон.